сонгон шалгуурлах комиссийнхаа хуралдаад эхний шийдвэрүүд нь гараад явж байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэх юм бол яг энэ бүртгүүлсэн иргэдээс ирэмблэглэлээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр нь үзэхлээр ерөөсөө яг 100% хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг одоо жишээ нь ирэмбэрээ одоо ихэнд орж ирсэн иргэдүүд голцоо дандаа шалгуур үзүүлэлтэнд хангадаад явж байгаа шиг байна. Энд хурлын дундаас харахад бол за энэ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ за мөн хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа нөхөн сэргээх боломжтой хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн нөхөн сэргээх хугацаагаар нэгдсэн өрхийн яам бүлийн тоогоор нэгдсэн яг энэ ирэмбийн дагуу явж байгаа. Түрүүсээ орон сууцнд болж байгаа энэ одоо хуралдаанаар бол нээлттэй бүгд ил тодтэй нөгөө хүмүүст за ийм хүмүүс байна гэж хүмүүсээ саналыг асуугаад нэгт нөө хоёрт нөө гих мэтчлэн ингэ саналууд өгч яана л доо. Тэгээд бидний хувьд бол яг хөрсний бэрхшээлтэй хүмүүсийн оролцоотойгоор бас нөгөө хөндлөнгийн ажиглагч гэдэг утгаараас гэж хяналт тавиад оролцож байгаа болохоос үнэн бодтой явагдаж байна л гэж бодож байна л доо тийм. Нилийн гайгүй шудраг нээлттэй л болж ийн гэж ойлгож байна шүү дээ. Тэгээ яг зөвхөн нөгөө яг ирсэн мэдээлэл дээрээ шууд үндэслэл одоо тэгэл үнэхээр нэг мэдээлэл дутуу өгсөн бол одоо дутуу мэдээлэлтэй бол уучлаарай гээл тэл дараагийн хүмүүсийн те мэдээд энэ үзэл тэгэл яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үнэхээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь өндөр бол төрөлхийн болж гэдэг юм уу те яг ингэ шалгуурын дагуу үнэлээд явж байна. Сонгон шалгуурлалт үнэн маргааштай ер нь бол дуусч байна. Эх 7 хоногоос бид нар материал одоо бүрдүүлэлтийн ажилд орно. За тэгээд энэ хугацаанд материал бүрдүүлж авчирч чадаагүй бол бид нар одоо эх 7 хоног 7 хоногийн хугацаа өгөх бах. Та тэгээд тэрний дараагаар одоо материал бүрдүүлэхдээ өөрийнхөө яг энэ анкет бүгэлсэн одоо шалгуур үзүүлэлтэд хангасан тэр материалаа үнэн зөвөр авчирч чадаагүй бол одоо дараагийн ирэмбийнхаа дагуу дараагийнхаа иргэд одоо сонгогдоод явна гэсэн үг.